Лилийн ахын дүүс та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн үгийн үйлчлэлийн цаг маань эхлэж байна. Тэгээ бүгдрээ хамтдаа Бурхан эзэнтэй даатхан залбирцгаая. Хайртай их эзэн танд баярлалаа. Та бидэнд шинэ өдрийг, шинэ өглөөг өгсөн талархаж байна эзэн. Энэ өдрийн туршид эзэн бас үнэхээр бид энэ өдрийг маш ивэлтэй, ёроолтой өнгөрөөхийг хүсэж байна эзэн минь ээ. Тиймээс бидний амьдралд ивэлтэй, ёроолтой бүх хэл боломжийг олгож өгдөг. Таны гайхамшигтай үг бидэнд өнөөдөр итгэлийг минь, бидний бас амьдралыг минь үнэхээр босгох болтугай. Тэгэхээ эзэн минь тагаад үнэхээр та таны үгийг суралцахад минь, таны үгийг ойлгоход минь, ухаарлыг авахд минь, бас таны үгийг хэрэгжүүлж үр жимсийг хүртэхэд минь та бидэнд тусалж өгөөрэй. Танд бүгдийг өргөж даатгаж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За хамтдаа бүгдөө итгэгч хүний өдөр тутмын амьдрал гэсэн сэдвээр Яаков номын 4-р бүлгийн 13-аас 17 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж тэндээ нэг жил болж худалдаа хийж ашиг олно гэж яригч та одоо наашаа ирэхтэн. Амчин маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зур үзэгдээ дараа нь арилах уур манан шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл би амьд байж үүнийг болон түүнийг хийн гэж яар. Түүнчлэн та нар ихэмсэг замдаа сайрахдаг. Иймэрхүү альваа сайрхал нь ёрын муу зүйл юм. Тийм зөвийг үлдхийг мэддэг хэрнээ эс үлддэг бол энэ нь түүнд нүгэл юм аа гэж хэлсэн байна. Амен. За өнөөдрийн энэхүү уншсан хэсгээр дамжуулаад эзэн бидэнд итгэгч хүний өдөр тутмын амьдрал ямар байх ёстой талаар чухал сургамжийг эзэн бидэнд өгж байна. Бид маргаашийн талаар бид үнэхээр сайхан зүйлийг төсөөлдөг ч гэсэн яг бидний төсөөлсөн ч тийм сайхан зүйл маргааш нь болдоггүй. Бид нөгөөдрийн талаар, ирээдүйн талаар олон сайхан зүйлсийг хүсэж мөрөөдөж үнэхээр төлөвлөдөг ч гэсэн яг өдөр бодит амьдрал дээр энэ бүх зүйлсүүд мань заримдаа бидний амьдралд ирдэггүй. Тийм учраас одоо бид нар яах юм бэ? Харин Библи бидэнд яадаг вэ? Анхаарлаа навшаага төвлөрүүлэх. Яагаад тэгэхээр та маргаашийг мэдэхгүй. Бид нөгөөдрийг мэдэхгүй. Харин бид өнөөдөр бидэнд олгогдсон энэ цаг хугацаа ямар үнцэнтэй юм бэ гэдгийг өнөөдөр бид нар ойлгож ухамсарлаж бид нар өнөөдөр амьдрах ёстой. Тийм учраас Христ итгэгч хүн одоо ертөнцийн хүнээс ялгарх нэг онцлог бол өөрийгөө эзний өмнө даруусгаж, эзний өмнө ирэх ёстой гэсэн. Өнөөдөр унсан хэсгээр хэлсэнтэй хэрвээ эзэн хүсвэл би амьд байна. Хэрвээ эзэн хүсвэл би үүнийг хийнэ, түүнийг хийнэ гэж ярих нь илүү зохистой юм а гэдгийг Библи өнөөдөр бидэнд хэлж байгаа. 14-р эшлэлдэр амчин маргааш ямар байхыг та нарын хинэн ч мэдэхгүй штэ гэж хэлж байгаа. Маргаашийн талаар, нөгөөдрийн талаар ярихаас илүүтэйгээр минутын дараа бид юу болохыг, цагийн дараа юу болохыг, 5 цагийн дараа юу бол өөрчлөгдөхийг бидний хинэн ч мэдэх боломжгүй байна. Тийм учраас бид өөрсдөө даруусгаад бидний амьдралын бүх цаг хугацаа, бүх зүйлийг төлөвлөсөн тэр агуу их эзэн тарин найдаж тэгээд өнөөдрийн эхлүүлж байгаа зүйлсээ, өнөөдрийнхээ амьдралыг маш үнцэнтэй бүгдөө байлгацгаая. Бид сурах ёстой зүйлээ сурцгаая. Бид залбираад эзэнтэй харилцах ёстой харилцаагаа улам илүү хөгжүүлцгээе. Бид Библийг нээгээд өдөр тутам Библийг уншицгаая. Тэгээд үнэхээр бид бас бидний амьдралаас хүсэж байгаа сайн зан чанаруудыг, сайн үр жимсүүдийг өөрсдөө амьдралаас гаргацгаая. Энэ бүх зүйлсүүдийг хэрэгжүүлснээрээ бид нар тэр мөрөөдөж байгаа маргаашийг, хүсэж байгаа сайн сайхан маргаашийг нөгөөдрийг бид өөрсдийнхөө амьдралд бий болгох бүрэн боломжтой юм аа. Еврейчүүд номын 3-р бүлгийн 13-р эшлэлдэр харин өнөөдөр гэгдэж л байгаа болвол бие өдөр бүр зоригжуулахдаа гэж хэлсэн байна. Өнөөдөр бидэнд олгогдсон энэ өдөр бид харилцаандаа бие бинийгээ зоригжуулъя. Бид маргаашийн харилцааг сайн байхын тулд өнөөдрийн харилцааг сайн тавих ёстой гэсэн. Өнөөдөр бидэнд боломж ирсэн болвол өнөөдөр илүү Бурхныг таньж мэдхэд анхаарлаа төвлөрүүлцгээе. Өнөөдөр бидэнд боломж ирсэн энэ өдөр хийж байгаа бүх зүйлсүүдээ Бурхны дотор бас сайн зан чанар дотор бас бүгдөө хийж үлдэцгээе. Ингэснээрээ бид нар сайн маргаашийг хүсэж мөрөөдөж байсан ирээдүйг бид өөрсдөө амьдрал бүтээж бий болох боломжтой юм аа. За 14-р эшлэлдэр учир нь та нар хэсэг зур үзэгдээ дараа нь арилах уур манан шүү дээ гэж хэлсэн байна. Тэгэхээр Яаков энэхүү загтлаар дамжуулаад хүмүүсийг хүний амьдралыг уур манантай адилхан зөөрлсөн байдаг. Амьдралыг манан мэтээр төсөөлж амьдрал сурах хэрэгтэйг энэхүү зөвлөлөөр дамжуулан бидэнд ятгаж бас бидэнд зааж байна.
За тэгвэл эцэст нь бүгдөө манан бодонтой адилхан өнгөрөх энэ богинохон амьдралыг хоосон үр дүнгүй байлгахгүй тулд гэгчид бид нар өдөр тутмынхаа амьдралыг яаж тийм үр дүнтэй өнгөрөөх вэ? Бардамнан сайрахгүй амьдрах ёстой гэсэн. Яагаад гэвэл бардамнал бол бидний тийм ээ одоо энэ бол муу чанар. Бардамнал бол тийм ээ энэ бол одоо сүрэл юм аа. Эзэн бардам нэгнийг тийм ээ үнэхээр өргөдөггүй, эзэн харин даруй нэгнийг өргөдөг, даруй нэгнийг өрөөдөг байгаа. Тийм учраас аливаа бардамнал бол бузар юм аа гэж тийм одоо Библиэр хэлсэн ба. Аливаа бардамнал бол ёс бусын нэгнээс тийм ээ ирсэн юм аа гэдгийг одоо Библи тийм ээ бидэнд одоо хэлж байгаа. Хүмүүс одоо бүгдийг хийж чаддаг юм шиг бардамнаж болохгүй. Бид одоо тийм ээ маргааш нөгөөдрийг бид нар яг л бодож байгаагаа бүтээсэн юм шиг бид нар тийм ээ сайрхаж ярих нь бас Бурхны өмнө зохисгүй юм аа. Тийм учраас агуу бүтээгч Бурхан эзэн байгаа гэдгийг санаж тийм ээ эзэн хүсвэл эзний тэр агуу хүсэлд бас өмхөр бид бүгдийг даатгаж тийм ээ одоо амьдрах нь одоо чухал юм аа. За цаг хугацаа асар богино тул бид сайн зөв зүйлийг илүү хичээнгүйлэн хийх тал дээр бид нар өнөөдөр анхаарлаа хандуулах ёстой. 17 дугаар эшлэлдэр тийм учраас зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үйл үлддэг бол энэ нь түүнд нүгэл юм а гэж хэлсэн байна. Тийм учраас өнөөдөр тийм ээ эзнээс бидэнд сануулж байгаа зүйл байгаа бол хийцгээе бүгдөө. Үүнийг та бүү алдаарай. Үнэхээр хий гэж эзэн бидэнд ятгсан боловч бид хийгээгүй бол энэ нь зөв байсан боловч энэ зөвийг үйлдээгүй бол бичээс бид нар юу гэж хэлсэн бэ? Эн чинь бас нүгэл юм а гэдгийг тийм ээ бидэнд одоо сануулж байгаа. Тийм учраас цаг хугацаа бүгдөө тийм ээ аварцгаая. Цаг хугацааг үнцэнтэй өнгөрөөцгөөе. Сайн одоо тий маргаашийг бүтээхийн тулд, сайн ирээдүг бүгдөө авчрахын тулд, өөрийнхөө амьдралыг сайн сайхан байлгахын тулд өнөөдөр тийм ээ бас Бурхан дотор бүгдөө амьдарч тэр одоо гайхамшигтай одоо сайн сайхныг өнөөдрөөр тийм ээ бүгдөө бүтээж одоо бий болгоцгоё. Тэгээ бүгдөө эзний өмнө хамтдаа ирэн энэ өдрөө бас бүгдөө Бурхандаа даатгацгаая. За тэгээ бүгдөө хамтдаа залбирцгаая. Халелуя их эзэн танд талархаж байна. Танд алдрыг өргөж байна. Тэгээд эзэн бид энэ өдрийг танд даатгаж байна, өргөж байна. Та бидний өдөртөн жолоодж өгөөрэй. Тэгээд эзэн та бидэнд өдөр тутам өдөр бүрт илүү анхаарахыг та бидэнд өнөөдрийн сургаалаар дамжуулан зааж байна эзэн минь. Үнэхээр Бурхан минь өдөр бүрийг харин тань дотор илүү даруй зүрх сэтгэлээр итгэлтэй байдлаар үнэхээр танд найдаж бас бид нар амьдрахад минь тусалж өгөөрэй. Учир нь эзэн бид маргааш нөгөөдрийг мэдгүй, бид ирээдүг мэдгүй. Гэхдээ эзэн Бурхан минь өнгөрсөн одоо ирээдүйд нэг л хэвээр оршиж агуу Бурхан та биднийг сайн сайхан ирээдүйн төлөө, сайн сайхан маргаашийн төлөө та өнөөдөр бид нэр зөв зохистой амьдрах амьдралын зарчмыг өргөжлүүлэн бидэнд заасаар байж өгөөрэй эзэн. Тэгээд бид суралцахыг хүсэж байна. Бид суралцаж үнэхээр бас итгэл улам илүү өсгөхийг хүсэж байна. Тэгээд эзэн минь танд баярлалаа. Алдар магтаалыг танд өргөе. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Аамен. За Бурхан эзэн та бүгдийг ивэх болтугай.